Бид өнөөдөр долоон усны шинж чанар гэсэн сэдвээр үндэслэн давстай ус болон давсгүй ус яагаад хоорондоо холилдоггүй учрыг туршилт хийж үзэх болно. Туршилтанд орох зүйлс: будаг, ус, шилэн сав, давс гэсэн зүйлүүд орхолно. За ингээд туршилтаа эхэлцгээе. Бид эхлээд савтай усаа давстайгаа холино. $35 грамм давс нь далайн усны дундаж давсжилт. Харин одоо бид шилэн савнуудтай давстай усаа хийнэ. За одоо цэвэр усаа эзгэе. Одоо давстай усыг ягаан өнгөтэй, давсгүй усыг шар өнгөтэй болгоцгоё. Одоо давстай усыг ягаан өнгөтэй болгоцгоё. Одоо бидэнд гэлгар хавтас хэрэгтэй. Харин одоо давстай усыг дээр нь гаргаж үз. Давстай ус давсгүй уснаас нягт ихтэй хүнд учраас хоорондоо холилдож байна.